Иргэдийн хувьд гамшигт ослоос өөрсдийгөө сэргийлэх боломж бүрэн байгаа гэж мэрэгчлэнүүд үзэж байгаа. Хамгийн гол нь иргэд ямар ч хайхамжгүй байдлаас болж осол аваар төртөж мөн өөрсдөө осол аваар гаргадаг гэдгийг хэллээ. Монгол улс тохиолж байгаа альва гамшиг ер нь одоо хамгийн эхлээд хувь хүн өөртөө нь очирдог. Хувь хүн өөртөө. Тийм учраас хувь хүн өөрийгөө альва гамшигаас өрсөн сэргийлж хамгаалах боломж нь өөрт нь 75-аас 80% байдаг. Хувь хүн өөртөө шүү. Энэний дараад нь одоо онцгой байдлын байгууллага, засгийн газар, цаашлууд одоо олон улсын байгууллагууд ингэж оролцдог байгаа юм. Тэгэхээр Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх талаар сургалт зөвлөгөөнүүд бага байдаг. Иргэдийн хувьд хаяг телевизрадиогоос урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл авдаг ч энэ нь үнэндээ бодит мэдээлэл болж өгдөг. Тиймээс иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх олон үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагатай байгаа юм а. Мөн иргэдийн дунд гамшигтай тэмцэх сургалт сурчлагыг сайжруулах шаардлага гарч иж байна. Гамшигын өмнө зарцуулсан 1 төгрөг, гамшигын дараах 100 төгрөгтэй тэнцэнэ гэж ярьдаг. Урьдчилан сэргийлэх ажил бэлтгэл бэлэн байдлаа дээшлүүлэх, чадвараа бэхжүүлэх ажлыг сайн хийвэл төдий чинээ гамшигын дараа хор хохирол багтаагаар даван туулах тийм нэг урьдчилсан нөхцөл бүрддэг гэж үздэг. Аливаа осол аваар гарах шалтгаан ихэвчлэн иргэдээс үүдэлтэй байдаг. Гамшигт үзэгдэл осол аваараас урьдчилан сэргийлэхийн тулд иргэд өөрсдөө аливаа осол аваар гарахгүй байх хэрэгтэй. Энэ нь гамшигт үзэгдэл осол аваараас өөрсдөө урьдчилан сэргийлэх хамгийн гол түлхүүр болж өгч байгаа юм а.